Нэг. За бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргэе. Энэ 2-3 санал хэлэх гэсэн. Манай налах дүүрэгт барилгын материал үйлдвэр технологийн парк гэдэг одоо манай нийслэлийн төлөөлөгч байсан Ардны газар дарга хариуцаад явж байгаа. 2-3 том бэрхшээл байгаа. Тэгээ нийслэлийн дэмжлэг бол зайлшгүй хэрэгтэй. Нэгдүгürt эргэн тойронд 7 би өчтөр бүлгийн урал дээр бас ирсэн зэвсгийн үйлдвэр байна. Уул уурхайн одоо тоног төхөөрөмжийн үйлдвэрүүд байна гэсэн. За энэ үйлдвэрүүд бол одоо жишээ нь 5 газар авцсан газар бол тойруулаад дахиад 5 газрыг одоо хамгаалтын зоон гэдээ авчдаг учраас үйл ажиллагаа явуулахад маш хүндрэлтэй. Тэрэндээ бас тэр үйлдвэр дээрээ тесэлгээ хийдэг учраас энэ одоо үйлдвэр технологийн парк маань хэвийн үйл ажиллагаа явуулахад бол одоо боломжгүй байгааг энэ дээр бол манай нийслэлийн төр захиргааны байгууллагууд анхаарал ялангуяа нийслэлийн газрын албаныхан маань бол энэ дээр бүр нэг тусгаалan ажилламаар санагдаад байна. Хоёрдугаар манай налахын үйлдвэр технологийн парк хүнд даацын замаа тавьдсан, тодорхой хэмжээний үйлдвэрүүд орцсон. Улаанбаатар төмөр замаас 11 км төмөр зам татах логистикийн техник эдийн засгийн үндэслэл нь батлагдсан юм байждаг. Тэгээ төр бол одоо дэд бүтцийн хариуцаад үйлдвэрлэлдээ оруулах, тэр дундаа 100 айлыг нүүлэхэд бол энэ дэд бүтцийн асуудлуудаа нэг мөр татаад дуусгал яасан бол доо гэдэг ийм санал байдаг. За хоёрдугаар энэ үйлдвэр технологийн паркийн дарга нарын ер нь яг үйл ажиллагаануудын нэг сонсоод 2026 оны нийслэлийн төсөв батлагдахаас өмнө төлөөлөгч нараас ажлын хэсэг гаргаад ер нь яваад үзвэл яад вэ? Манай энэ налахын үйлдвэр технологийн парк бол одоо энэ 32 мегаваттын эрчим хүчний улсын комисс ажиллаад за тэр төмөр замын тээзүүгийн болон энэ нэг газрын энэ асуудлыг шийдчих юм бол ер нь явчихаар юм байна шүү дээ. Одоо тэнд бол экспортод гаргадаг усан онгоцны хүндрүүлэгч хүртэл үйлдвэрлэдэг үйлдвэр байна. Дахиад 2 үйлдвэр одоо орох гэж байна. Ажлын байрыг нэмэгдүүлэх гээд ингээ байж идэг. За хамгийн сүүлийн санал бол энэ орон нутагт нь бас тодорхой хэмжээний эрх мэдлийн бас нийслэлээс тавьж өгөхгүй бол бүх юмыг нийслэл мэдээд ингээд үйлдвэр технологийн паркийн ажлуудыг ингээд нийслэл дээр гацаагаад байвал бас энэ ажлууд маань явахгүй шүү гэдгийг бол энэ дээр саналыг хэлмээр байна. Жишээ нь орон нутгийн удирдлагууд гурвалсан гэрээ байгуулдаг. Орон нутгийн удирдлагууд манай налахд бүрэн боломж байна. 1000 гаруй оюутан сурж байгаа политехникийн коллеж нь байна. Ажлын байрны захиалгыг аваад ажилчдыг бэлдэх боломж болцсон байна. Ингээд нэг туудан эсвэл одоо нэг нийслэлээс бүх бичиг баримтыг өгөөд явж идэг баймаргүй байна гэдгийг энэ дэр тэмдэглэл дээр тусгамаар байна. Тэгээд санал бас авсан баярлалаа.